Хай манайхаа Нукадори байна. Шинэхэн бичлэгтэй тавтай морил. Та бүхэндээ шинэ оны минь төргийг нь бол он гарснаас хойш хийж байгаа миний анхны бичлэг. Бүгдээрээ энэ ирж би шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байгаарэ. За тэгээд өнөөдрийн миний бичлэг болохоор бүр маш сонирхолтой бичлэг заяа. Яг одоо дэлхийн нийтийг шуугуулж байгаа Squid Game цувралын season 2 гарч байгаа шүү дээ. Тэгээд тэрнийг хөлдуулаад Австрал Game-ийн маркетингийн зам Макдоналдстай хамтраад маркетинг хийсэн заяа. Одоо би тэрийг дээрсэн. За энэ болохоор limited edition багт байгаа. Бүгдээрээ хамтдаа энийг задлж үзнэ. За тэгээд дээрэс нь бас болоогүй. Одоо Австралийн Smiths гээд чипсний газар бас Squid Game-тэй хамтарсан заяа. За энэ болохоор нөгөө нэг хар хүн байгааз нэг ажилтнууд 8 ягаан хувцастай. Yon хин гэдэг нэртэй байла. Ямар ч байсан энэ охины зурагтай. Ингээд бүгдээрээ хамтдаа энэ чипснуудыг идэж үзье. Тэгээд хайрцаг доторхыг хамтдаа задлах болно. Энэ сетийг олж авах гэж заяа энэ багцыг авах гэж бүр амар ихэн болсон. Хамгийн анх худалдаанд гарахад нь би бүр оны өмнө нэлээд өмнө авч идсэн байхгүй юу. Тэгээд байжгаад яг ингээд нөгөө кинон цацагдсны дараа гоё амттангууд энэ гарсан юмнуудын эдрийг идээд бичлэг хийвэл гоё юм байна да гэд очоод бүр 2 багц худалдаж аваа заяа. Тэгсэн чинь энэ хайрцаг нь дууссан гээд надад зүгээр л яг энгийн маг зүгээр л бүргэр төмөстөр өгсөн заяа. Яг хаа дотор нь нөгөө нэг яг энэ дотор байгаа нэг чухал яг юм тоглоомных нь юм нь бол байсан. Гэхдээ надад энэ хайрцагтай нь айгүй хөөрхөн санагдаад захгүй юу. Тэгээ бүр дахиж очисон чинь хайрцаггүй. Өдөр бүр ингээд зорин бүр аим хол очиж жагаад энэ хайрцагтайгаа олж авсан. Тэгээд та нартай хамт задлах алсандаа үнэхээр баяртай байна. Эхлээд энэ хайрцагаа жоохон танилцуулчих юм уу гэж бодож байна. За энэ талтаа болохоор яг нөгөө тоглоомд кинон дээр маань гардаг лазертдаг охин нь тэгээд ажилтнууд нь Blackman гэдэг нэртэй бодлоо. Тэр маань байна. Тэгээд энэ талтаа болохоор Макдоналдстай хамтарч байгаа нэг юм зурагтай юм байна. Энэ талтаа болохоор одоо энэ дотор бас нэг одоо Squid Game дээр цуврал дээр гардаг нэг үе шатных нь буюу нэг тоглоомных нь хэсэг байгаа хгүй юу. Тэгээд тэрийг энэ тоогоор уншуулад оролцох юм шиг байлээ. Тэгээд энэ талтаа болохоор мэдээж манай киноны гол дүрийн хятагч тоглоомчин гэдэг байхгүй. Тэгээд ийм хөөрхөн хайрцагтай ямар ч гэсэн хайрцаг бол танилцуулчлаа. Гэхдээ одоо хайрцагтайгаа задлахгүй заяа. Хамгийн эхлээд бүгдээрээ чипснүүдээ задлаа. Одоо ямар ч гэсэн энэ 3 төрлийн чипснийхаа алины төө та нар юу гэж бодож байна? Гурвалжинтайгаас идэх заяа. Pork belly. Ийм гахаан шарсан хэсэгний амттай юм байна. За та нартай харуулах юм бол доторх нь нэг юм нөгөө зигзаг хэлбэртэй чипс байна. Ийм чипснүүд жоохон хатуу байгаад идэг. Үнэр нь бол яг л нэг тийм махны үнэртэй байна. Ямси. Ямар сони юм бэ? Яг хааны юм хийж байгаа юм шиг санагдаад байна. Вау. За дахиад нэг ийм хэлбэртэй. Юу гоё маань яг гахааны Австрали тийм гахааны нэг махгаа юу гэхгүй юу? Яа тэрнтэй адилхан үнэтэй 8 гоё. Энэнд 10-аас 9-ийг өглөө. Надад амар таалагдлаа. Бүгдээрээ энэ fried chicken шарсан дахианы амттайг үзье. Эндээс бас яг нэг шарсан дахиа шиг өнөр өнөртөж чинь заяа. За энэ бас яг адилхан тийм зигзаг хэлбэртэй том чипс байна. За энийг амсъя. Энэ бүр амар том юм байна хараа. Тийм аа. За энийг хамтдаа идье. Ямар сони юм бэ? Яг идээд дуусахаар яг ингээд шарсан дахиа идээд зайлгаж байгаа юм шиг тийм ам дотор үлдчихэж заяа. Надад бүр амар таалагдчихэж байна. Бодсноос
Хатуу биш, зөөлөн байна. Яг гоё амтууд нь гарч ийн. Чипсэнд болохоор би 10-аас 8.5 өргөе. Надад одоогийн байдлаар гахаадны мавтай нь хамгийн таалагдж байна. Хамгийн сүүлийн төрөл нь болохоор нэг жоохон өөр юм. Бусдыгаа бодвол жоохон өндөр нарийнхан савтай байна. Тэнгүүтээ лаймтай, халуун ногоотой гэж юм, чилитэй, лаймтай гэж юм. Тэгээд илүү бас жоохон шаржигнуур байж магадгүй юм шиг байна. Хараа. Инээдтэй. За хамтдаа задлцгаая. За эндээс бас яг тийм лаймны үнэр бол үнэртэж байна. Нөгөө хоёрыг бодвол арай том зигзагтай юм заяа. Нөгөө хоёр ч ингээ айгүй ойрхон байсан бол энэ нэг жоохон том зигзагтай. Тэгээ дээрэс нь нэлээд тийм биетэй юм байна. Айгүй биетэй харагдаж байна. Одоо ингэж харах юм бол амар зигзагтай байгаа. За хамсаа. Ирээ халуун ногоотой байна. Энэ бүр харам бодсноос халуун ногоо ихтэйсэн болохоор тэгээд ер нь бол нөгөө хоёрын хажууд бол арай бага юм уу? Тэгэхээр би 8 оноо өгч гэж бодож байна. Гэтэ гоёлаа. Гон чипс бүр гуруула надад бүр маш гоё таалагдлаа. Тэгээд бичлэгнийхэн дараа гоё орой кино үзэхдээ идчихнэ. Одоо өнөөдрийн бичлэгний гол дүрээ бүгдээрээ хамтдаа unboxing хийцгээе. Гайна амтах. За хамтдаа задлаа заяа. За ингээд задлаа. Дотроо шууд ингэж харагдчихээн. За хамгийн эхлээд бол мэдээж шарсан хүмүүс байна. Би энэ мэндээс өдөөсөө идээгүй шүү. Танаасаа ингэ жоохон шараад бүр мэдлээ удаад би энийг чинь бүр айл өдөр ачирсан юм аа. Тэгээ бүр ингээд хөрөө доош орчиж жоохон. Дараачих нь болохоор мэдээж бургерээ. Маккин бургер. Энэ бичлэгний хамгийн чухал зүйл болох ийм ингээд канди гарч ирж байгаа заяа бүгднгээс нь ийм сетнээс нь. Тэгээд энийгээ бүгдээрээ ингээд гарч ирсэн дүрсийг нь нэг ингээд цоолоод яг хэлбэрийн бүтэн авч үлдэж чадах юм бол сайн QR-аар нь уншуулаад тоглоомд оролцох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь би нөгөө нэг өмнө нь авсан гэдсэн шүү дээ. Надаа одоо дахиад нэг байгаа заяа. Тэгээ миний бас өмнө нь задлаад хийцэн дахиад нэг байгаа. Тэгээ бүр дахиад нэгийг нь би бүр Монгол руу дүүрүүгээ явуулсан юм. Тэгэхээр ингээ нийтдээ бүр надаа ингээ 4 байсан байхгүй юу? Тэгээд юу ч гэсэн эхлээд эднэрийг харуулахаас өмнө нэг танарт харуулъя заяа. За энэ болохоор дотроо ямар дүрс байсан гэж бодож байна. Тэгээ та нар намайг чадсан болов чадаагүй болов юу гэж бодож байна? Юу гэж бодсноо комент хийээрэй. Цэрэрэрэн. Тийм ээ, дугуй дүрс байсан заяа. Энэ болохоор нөгөө юунаас нь би идээг үлдсэн. Би тэгээд дугуй дүрсээ гаргаж авч чадсан. Гэмтэхгүй. Би тэгээ ерөөсөө зүүм ашиглаагүй. Би зүгээр шууд ингээд мэрээд явцсан заяа. Идээд явцсан. Ингээд би хэрвээ Squid Game Swirl-ийн яг тоглоом бодит байгаад би орсон бол ямар ч энэ үеийн бол давчих юм шиг байна. Гэхдээ мэдгүй шүү дээ. Одоо бүгдээрээ эднэрийг хийж үзэн заяа. Тэгээд ямар ч байсан ёс болгоод ундаа байна. Энд гурван юм дуулчлаа sorry. За хүмүүснөөс нь юу ч гэсэн чи. Өөр нь болохоор ийм байна заяа. 2 давхар махтай, 2 давхар ногоотой, тэгээ голдоо дахиад бургерний ийм талхтай. Ийм бургер байна заяа. Намси. Бургер төмс 2-тоо би нэг 10-аас 7 бүгд юм гэж бодож байна. За би энийг ингэж бодож байна. Тэрийн хувьд би зөвхөн нэгийг нь задлана. За тэгээ одоо энэ хэсгийг маш сайн сонсороо манайхан. За яг одоо энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс маань лайк дараад, subscribe дараад энэ бичлэгийг гоё шеэр хийгээд, гоё комент бичих юм бол тэр дондоосаа би 2 хүнд шүү. 2 хүнийг сонгоод энэ
Далгоно чихэртэй болон Squid Game-тэй хамтарсан 3 төрлийн чипснээс, энэ чихэрнээс Австралийн бас хөөрхөн бяцхан амттангуудаас гоё пакэжлаад явуулах болно Австралиас. Тэгээд ямар ч байсан азтнаа болвол нэг шууд 14 хоногийн дараа тодруулчих гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн маань бичлэгээ үзээд гоё энэ бичлэгээ орсноос хойш 14 хоног гэж тооцоорой. Тэгээд комент бичсэн байх ёстой. Тэгээд шеэр хийсэн байх ёстой. Тэгээд лайк дарсан байх ёстой. Subscribe хийсэн байх ёстой шүү. Тэг мэдээж яг нөгөө тийм үнэн чудраг, тийм рандомор сонгодог тэр одоо сайтаар нь амжуулаад сонгоод болж өгвөл бичлэгээр оруулах учраас нар маань эргэлзэлгүй оролцоорой. Одоо шууд нэгийн цааш нь тавьчих. Надад ингээд нэг байгаа болохоор дахиад нэмж нэгийг аавна гэсэн үг. Тэгэнгүүтээ тэрийг азтандаа хадгална гэсэн үг. Ямар ч байсан бүгдээ хамтдаа энийг задлаа заяа. Ямар дүрс гарч ирэх болоо. Дугуй дүрс биш тий байгаасай. Яг бол дугуй дүрсийг би сая хийсэн шүү дээ. Энэ амар гоё ингээд төмөр савтай заяа. Тэгэд ёо дугуй дүрс гараад ирлээ ямар азгүй бэ. Нөгөөдхийн задалдаг юм. За одоо тэгвэл яахав бэ? Танаас нь дугуй дүрс гарч ирж байгаа юм чинь. За нэххэн шүү дээ. За би бол дугуй дүрстэй дээр ингээд амар хичээгээл тэгээд ирсэн. Одоо жоохон чадах юм шиг мэдрэмж төрсөн. За юу энэ төр бол ашиглахгүй. Шууд ингээд хазаад явчих гэж бодож байна заяа. Энэ амрасан зүгээр ингээд яхаар гар хуруу амар өвддөг юм байлээ. Чихрээ хатахаас илүү. Тэгэхээр бүгд хамтдаа би одоо ингээд үзэл явна заяа. Энэ амар хат байна. Ёо. За ямар ч байсан дугуй дүрс одоохондоо амьд байна. Гэхдээ өмнөх маань бүр амар цаад арай хэвтэйхэн байсан юм байна. Энэ болохоор жоохон арай хат байгаад байна. Oh no. Эвдэрчлээ. Өнгөрсөн. Ийм хурдан дуусгах юм үгүй. Арай юм аа тий. Амар жоохон азгүй юм аа. Яа. Би чадна. Одоо хаан үзнэ нэг нь дэвдэрч юм чи. Яа, би ингээл зөрөгтэй явчихсан юм шүү дээ. Тэр энэ хараа яг нөгөө нэг хаахны яг энэ хэсгээс нь бусд нь бол бүгд яг болчлоо шүү. Зөрөгтэй хуглаад явчих юм бол хоччих юм шүү. За ямар ч ийсэн энэ хэсгийг бол би нэлээ удаан явах гэж бодсаахгүй юу. Бараг 10 минут төрчим явах гэсэн чи бараг 1 минутын дотор дуусчлаа. Тэгтээ зүгээрээ би өмнө нь яг дугуй дүрсийг дугуйгаар нь аваад үлдсэн юм чинь. 2 дугуй дүрсийг амлуулангаа алтлаа. Энэ нэг жоохон фейлцсэн бол. Яаж байгаа? За ямар ч байсан амар сонирхолтой заяо. Тийм амар гоё юм бэлээ. 5 30-ны хэлбэртэй байгаа. Макдоналдсын эм үсэгтэй байгаа. Гурвалжин байгаа. Энэ дугуй дүрс. Ингээд 4 дүрс байгаа. Тэгээд яг одоо ингээд гоё viral болж байгаа. Яг одоо дэлхийн нийтийг шуугуулж байгаа энэ цувралынхаа нэрийн бүтээгдэхүүнүүдийг амталж үзээд, задлж үзээд амар гоё байлаа. Би бас цувралд амар дуртай. Тэгээ сая яг гарсан өдөр нь бараг шууд season 2-ыг үзээд дуусгасан. Тэгээд надад бол маш их таалагдсан. 3 дугаар бүлэг нь бол маш их хүлээж байна. Тэгээд тэр үед ч гэсэндээ магадгүй юм Squid Game-тай хамтарсан гоё бүтээгдэхүүнүүд нэмэгдэж гарах юм бол би бас тэр үед дахин бичлэг хийх болно. За тэгээд миний хэлснээр та бүхэн маань гоё giveaway тэгтээ оролцоорой. Бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа. Тэгээд дараагийн гоо сонирхолтой бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.